Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээд одоо бид нар энэ номон дээрээс ерөөсөө одоо тухайн амьдарч байгаа хүн энэ дэлхийд хэн байлаа ч гэсэн ямар ажил хийж байсан ч тийм ээ. Ерөөсөө хүн болгонд зориулсан одоо ингээд энэ ертөнцид амьдрахдаа хүн болгон заавал хийж амьдрах ёстой 5 зүйл байгаа гэж үзэж байгаа. Тэгээд хамгийн нэгдүгээрх нь одоо бурхантай байнга хамт байхад суралцах. Тэгээ өөрөөр хэлбэл бурхантай байнга хамт байж амьдрах юм аа. Энэ бол ерөөсөө бидний одоо хамгийн түрүүнд хийх ёстой зүйлээ гэж үзэж байгаа. Тэгээд одоо яг тэр хэсгийг үзэж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар юу гэж итгэдэг вэ гэвэл бурхан надтай 24 цаг хамт байдаг. Бурхан надтай тантай та түүнийг харж байсан, харахгүй ч байсан, мэдж байсан, мэдрэхгүй ч байсан. Бурхан таныг хүссэн ч хүсээгүй ч тантай үргэлж 24 цаг хамт байдаг. Тэгэхээр одоо нэгдүгээр зорилго буюу нэгдүгээр одоо ингээд бидний амьдралдаа хийж амьдрах ёстой зүйл бол одоо бурханыг worship хийх буюу тийм ээ англиар бол worship одоо бидний орчуулснаар бол бурханыг одоо бишрэн дээдлэн хүндлэх үед тэгээд тэр одоо бидний тэр бишрэн дээдлэн хүндэлж байгаа маань юу юм бэ гэхлээр тэр 24 цаг надтай хамт байгаа бурхантай би бас 24 цаг хамт байж тэр амьдралаа хамт хуваалцаж амьдрах нь одоо хүмүүс бидний энэ ертөнцид амьдрах амьдралдаа одоо хийх ёстой нэгдүгээр зүйлээ гэж үзэж байгаа. За тэгээ өнөөдөр 13 дугаар өдөр за бурханы таалдаг бишрэн дээдлэх үе. Марк 12:30 чи өөрийн бурхан эзнийг бүх зүрх сэтгэл сүнс оюун ухаан бүх хүчээрээ хайрлагтан гэсэн. Тэгэхээр өнөөдөр яг энэ ишлэлийг бид нар задлж үзэх юм. Тэгэхээр та нар дахиад сонсоорой. Чи өөрийн бурхан эзнийг бүх зүрх сэтгэл сүнс оюун ухаан бүх хүчээрээ хайрлагтан гэсэн. Бурхан биднийг өөрт нь бүхнээ зориулаасаа гэж хүсдэг. Бурхан таны амьдралын зөвхөн нэгэн хэсгийг л хүсдэггүй. Тэрээр таны бүх зүрх сэтгэл, бүх сүнс, бүх оюун ухаан, бүх хүчийг хүсдэг. Бурхан бүрэн дүүрэн бус зүрх сэтгэл, хагас дуулуурлал болон цаг зав мөнгөний тань зөвхөн үлдэгдэл хэсэг ноогдох нь хангалттай биш ээ. Тэр таны амьдралын нэгэн хэсгийг бус харин бүрэн зориулалтыг хүсдэг ажээ. Самар эмэгтэй нэгэн удаа бурханыг бишрэн хүндлэх үед хамгийн тохиромжтой цаг, зохимжтой газар болон хамгийн зөв хэлбэр юу болох талаар Есүстэй маргах гэж оролцсон. Харин Есүс эдгээр гадаад хэлбэр нь чухал биш гэж түүнд хэлсэн. Таны бурханыг хаана дээдлэн хүндлэж буугаас чухам яагаад бишрэн хүндлэж байгаа нь бас түүнийг дээдлэн хүндлэхүүд өөрийгөө хэр хэмжээтэй өргөж байгаа нь хамгүй чухлаа. Бурханыг зөв болон буруу аргаар бишрэн хүндлэх үү гэж байна. Библиэд энэ тухай Еврей 12:28-д Бурханд талархаж дээдлэн хүндлэхдээ түүнд таатай байхаар үйлдэгтэн гэсэн байна. Бурханд тааламжт байх дээдлэн хүндлэх нь дараах 4 шин чанарыг агуулсан байдаг. За эхлээд одоо юу гэж юм бэ? Бурхан таны амьдралын зөвхөн нэгэн хэсгийг хүсдэггүй, тийм ээ? Таны бүх зүрх сэтгэл, бүх сүнс, бүх оюун ухаан, бүх хүчийг хүсдэг гэж. Бид нар зүгээр л одоо энэ одоо бурхантай харилцаан дээр бид нар дандаа нэг ийм таны одоо нэгдүгээр ангийн хүүхдээр бид нар айгүйх жишээ авч ярьж байгаа тийм ээ. Таны нэгдүгээр ангийн хүүхэд аваа ээжээ би танд амар хайртай гэд хэлдэг. Тийм ээ. Тэгсэн мөртлөө тантай өдөрт юм уу эсвэл 7 хоногийн 1-2 өдөр цөөхөн цагаар л яг тантай сууж өөдөөс чинь харж юмаа ярьдаг. Бус цагт нь ярьдаггүй.
Өөрийнхөө юмыг хийгээл яваад байдаг. Тэгээд миний хүү юу хийж байгаа юм гэвэл таныг ордуулахгүй бүр нуудаг, халахалдаг, хуваалцдаггүй. Тийм ээ? Тэгээд миний хүү энийг ингээ хийчихээ гэвэл за би байж байгаад хийнэ. Тэгээд хагас хугас халтар холтор хийн, эсвэл хийхгүй орхино. Тийм ээ? Ийм байвал танд ямар байх вэ? Та ийм харилцааг ер нь хүүхдээс хүсэх үү? Тийм ээ? Тэгэхээр яг бурхны хувьд яг л ийм байдаг л гэсэн үг. Харамсалтай нь бид нар яг саяны дүрслэлсэн шиг бид нар бурхантай харилцдаг. Ерөөсөө бурхан хажууд байгаа л байдаг. Бид нар ерөөсөө ингээл 24 цаг өөрийнхөө бодлоор зүсэн зүйлийн зөв буруу юм хийгээд л тийм ээ холион мантаа хутгаал дахиад бурхантай ерөөсөө дуурахгүй. Бурхантай тэрнийг хуваалцахгүй. Тийм ээ? Бурханаас асуухгүй. Бурхантай зөвлөлдөхгүй. Өөртөө ямар байгааг бурхантай хуваалцахгүй. Хэлсэн үгийг нь биелүүлэхгүй. Дуулгарлахгүй. Тэгэл ингээд баахан өөрийнхөө дураар ингээд өрөөсөө тэр бурхныг байхгүй юм шиг амьдарч байгаа л тэгэл бүтэнсээ өдөр болохлоор л өө бурхан минь таньдаг юм амар хайртай шүү өстой нэрэ. Таал миний амьдралын эзэн шүү гэх тийм ээ. Тэгэхээр үүнд та бид одоо бурхан итгэх үү? Тэг энэ нь бурхан таатай байх уу? Тийм ээ. Тэгэхээр бид нар бол дандаа ингэж ханддгаа. Тэгээд энэ дээр маш чухал өгүүлбэр хэлж байна. За Самар эмэгтэй нэгэн удаа бурхныг бишрэн хүндлэхэд хамгийн тохиромжтой зохимжтой газар болон хамгийн зөв хэлбэр юу болох талаар Есүстэй маргах гэж оролцсон. Тийм ээ. За та нар одоо тэр Самар эмэгтэй Иохан номон дээр байж байгаа тийм ээ. Есүстэй уулзаад танаа еврейчүүд чинь тэнд мөрөг гэдэг бид нар бол энд мөрөгдөө гэднэр ингээд ярьдаг тийм ээ. Тэгсэн чинь Есүс эдгээр гадаад хэлбэр нь чухал биш гэж түүнд хэлсэн. Таны бурхныг хаан дээдлэн хүндлэж буугаас чухам яагаад бишрэн хүндлэж байгаа нь бас түүнийг дээдлэн хүндлэхүүд өөрийгөө хэр хэмжээтэй өргөж байгаа нь хавьгүй чухал. Тийм ээ? Та бурхантай хаана харилцаж байгаа нь чухал биш. Яагаад харилцаж байгаа нь чухал. Тийм ээ? Таны одоо нэгдүгээр ингээ хүүхэд баяртай юм болсон ч хуваалцаал танд гүйж ирээд л гонигтай юм болсон чиг тийм ээ? Нэг бүдрээ дунцсан чиг юмний өвдөг шалбраатглаа гэдэл уйлаад л яриад л ирээл тэгэл 5-4 нүлээгээд л тийм ээ ингээд нааж өгөөл тэгэл тайвшраал танаас холдоол явдаг тийм ээ. Тэгээ эдгээр зүйлсийг ингээ хөндлөнгөөс харах юм бол энэ бол үнэхээр одоо эцэг хүү юм уу ээж хүүхдүүдийн хооронд хамгийн жаргалтай сайхан харилцаа. Хүүхд чинь баяртай юм бол танд хамгийн дөрөв хэлэхдэг, тантай хуваалцахдаг. Гунигтай амьдралд ямар нэг асуудал тулгархад хамгийн дөрөв тань руу гүйж ирдэг. Тийм ээ? Та үүнийг л хүүхдээсээ хүснэ. Би одоо ингэ хэлжсэн юм аа. Бид нар мэдээж одоо хүүхдүүдээ мундаг сайхан хүн болоосоо гэж хүсдэг тийм ээ. Одоо за таны хүүхэд одоо ингээ айгүй мундаг эрдэмтэн, айгүй мундаг бизнесмен, айгүй амжилттай хүн болж болно. Бас одоо ингээд бүр одоо ингээд мундаг улс төрч одоо тий одоо улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч болж болно. Мэдээж одоо бид нар эцэг хэмжээ хүүхдэд ингэж явбал бид нар баярлна. Гэхдээ танд дандаа таны хүүхдийн хэн байгаагаас илүү тантай харилцаж байгаа харилцаа л хамгийн чухал байдаг. Таны хүүхэд Америкийн одоо Монголын ерөнхийлөгч ерөнхий сайд болчоод тантай уулзах огт завгүй байдаг бол яах? Та одоо ямар нэг асуух юм гараад эсвэл ярих хэрэгцээ гараад залгахад хариулдаггүй бол яах? Утсыг чи авдаггүй. Тэгээд хичнээн хонжоод би өстө завгүй байсан амжихгүй. Тэгэл одоо ингээд нэг залгахлаар утсыг чи авчаад яах гэсэн юм бэ? Юу хэрэгтэй юм бэ? Яагаад юм бэ? Би энэ таачаас амар завгүй амар ажилтай байна. Тийм ээ? Ийм байгаад ингэж тантай харилцдаг бол танд ямар байх вэ? Тийм ээ? Тэгэхээр бид нар өөрийн хүүхдээс мэдээж сайн явахыг хүснэ. Гэхдээ бид нар өөрсдийн хүүхдээс мэдээж бид нар шаардаж чадахгүй. Гэхдээ бид нар хүүхэд минь надад хайртай, намайг үнэлдэг, хүндэлдэг, намайг сонсдог. Тийм ээ? Миний үгийг авдаг. Хүн өөрийнхөө хүүхдэд одоо бүх амьдралын турш хоримтлуулсан хамгийн одоо үнэтэй гэсэн үгэл хүн хүүхдэд хэлдэг. Тэ?
За би ч гэсэн тийм байсан. Манай ээж аав ингээл надаа дээр өдөр ингээл үг хэлж яхад би ингээл цаацчихсан. Ээж аав хоёр нь дандаа нэг юм нэг хоцрогдсон те нэг ийм бодтой биш янз бүрийн юм нэг дүрм мөрөм миний дандаа нэг ийм ярьдаг. Тийм. Тэгэл одоо ингээл намайг жоохон бахт манай би нэг найзтай тэгэхээр манай ээж тэгдэг. Чиний энэ найз их хүмүүстээ хүн шүхт. Юугаар байгаа юм бэ ээж зүгээр гэл те. Би ч одоо найзгаа өмөрөөл. Тэгээд сонсдоггүй ээж аав нэг ийм байдаг гэдэг ингээд яг хоо ээж авгаа хүндлэхгүй байхаас гадна ялангуяа одоо ингээд нэг өсвөр насанд ороод ирэхэд хүүхдүүд ээж аваахаа үгээс их зөрдөг гинэ. Тэгээд тэр нь бол ер нь ээж аваасаа одоо ингээд ээж аавда муу болоод тэгээд байгаа юм биш. Насанд тэр хүртэл дандаа ээж аваахаа үг хэлсэн үг дохио зангаагаар явж ирчээд нэг 10 хэд хүрээд нэг өөрийг нь хувь хүн гэж мэдрэхийн тулд ээж аавын хэлсэн үгнээс зөрж өөрийнхөө бодлоор юм хийх тийм туршилтуудыг айгүй хийдэг. Тэгэхээр бид нар бол ингээд нэг энийг бүр чекудлага болоод энэ чамайг арьс махан чинь мэдүүлээд өгнө өдр гэж барьж ус нүдэл тийм ээ. Загнаад л зандраад л ингээд өөрөөхөө болгочих гол нөгөөх нь улам зөрөөл тийм ээ. Эн чинь ерөөсөө баг бүх газар болдог. Одоо тэр хүүхдийн хувьд бол яг л зүү зөксөөрө болж явж байгаа үйлдэл. Тэр нь ерөөсөө ээж аавыг зөрж маргаад байгаадаа биш. Би тусдаа хувь хүн шүү гэдгийг би өөрөө шийдвэр гаргадаг, би өөрөө тодорхой зүйлсийг хийж чаддаг гэдгийг мэдрэх хэрэгцээ байдаг учраас тиймэрхүү үе таардаг. Тэгэхээр бид нар болвол одоо өөрийнхөө хүүхдээс мэдээж сайн сайхан явахыг хүсэн. Гэхдээ хүүхэд чинь таныг сонсдог, танд хайртай, танд ингээ бүх зүрх сэтгэлээсээ ханддаг тийм ээ. Одоо эмэгтэй хүмүүс бол айгүй их тэгдэг ингээл уул галтхлаар ээжээ гэж дууддаг тийм. Тэгээд нэг талаас харахад одоо ингээл сонин юм шиг мөртлөө нөгөө талаас тэр чи юуг харуулж байна? Аюул тулгараад янз бүрийн санамсаргүй юм болоход ээжийг л дуудаж байгаа үстэй. Тийм ээ. Тэр чинь юуг харуулж байна? Би ээжтэйгээ тийм ойр байгаа. Манай ээж одоо ингээд миний хамгийн ойр хүн шүү гэдгийг тэр хүний зүрх сэтгэлд байгаа нэг харагдчихж штэ. Тэгэд хүний амьдрал дээр бид нар эцэг эх хүүхдийн харилцаан дээр ийм зүйлс байдгаа тийм ээ. Тэгээд яг түнтэй ижилхэн бурхан та бид нарыг хаана надаа өөртөө нь харилцаж байгаа нь чухал биш. Яагаад харилцаж байгаа нь тийм ээ. Одоо юм болохоор бурхан минь ээ гэд бурхан дээр гүйж ирж гэнэ үү тийм ээ. Сайхан юм болохоор эзэн минь ээ гэд эзэнтэйгээ хуалцаад баярлж гэнэ үү тийм ээ. Энэ бүгдийг л хардаг. Энэ бүгд л одоо хэрвээ та одоо ингээд үнэхээр те тэр бүх зүрх сэтгэл, бүх сүнс, бүх оюун ухаан, бүх хүчээрээ бурхантай ойр байж түүний бишрэн дээдлэх юм бол энэ нь бурханд таатай байдаг гэж. Тийм ээ Еврей 12:28 бурханд талархаж дээдлэн хүндлэхтэй түүнд таатай байхаар үйлдэгтэн гэсэн байна. Тийм ээ. Тэгэхээр одоо бурханд энэ дээр хэлж байна. Бурханыг зөв болон буруу аргаар бишрэн хүндлэх үү гэж байна. Тийм ээ. Бурханыг зөв болон буруу аргаар бишрэн хүндлэх үү гэж байна. Өнгөрсөн бүтэнсээ өдөр нэг шинэ хүн манай сүм дээрээ тийм миний ажил сууж байгаа надаас асууж ин танай сүмд чинь загламай байдгүй мó гэд. Би тэгэд угныг загламай байсан бидний яг нэг Америк сүмийн заал түрээсэлтгэлтэй тэгээд угныг загламай байсан тэгээд нэг загламай авцсан байхгүй юу. Тэгэд танай сүмд чинь загламай байдаггүй мó гэд тэгэхээр яг ер нь бол бид нар одоо христчэн хүмүүс юу гэж итгэх юм бэ гэхлээр ер нь одоо Библиэд бичсэн байт юм аа. Бурхантай л харилцана тий. Бид нар өөр ямар нэг зүйлийг шүтээн болгож тийм ээ одоо тэгж дээдлэн хүндлэх ёсгүй юм аа. Тэгээд одоо католикууд манайхан католикуудыг айгүйх мэддэг байхгүй. Тэгээд католикууд тэр загалмайг үнсээд л тийм ээ одоо ингээ загалмай залбираал тэгснээрээ одоо тэрэнд нэг загалмай тэр хүзүүнд зүүцэн эсвэл тэр ханамд байгаа загалмайд нэг тийм өөрт нь нэг тийм эд шид байгаа юм шиг гайхамшиг ингээ хурцсан юм шиг
ийм маягийн хандлага гараад байд юм аа. Тэгээд бид нар бол тийм зөвшөөрдөггүй. Тэгэхээр сүм залмаа байсан ч олон байхгүй ч байсан болно. Ерөөсөө яг л бид нар загалмаанд мөрөгдөггүй. Тийм ээ. Тэгэхээр зөв болон буруу аргаар бишрэн дээдлэх үү гэж байна. За тэгээд буруу аргаар бишрэн дээдлэх бол ерөн зөндөө юм байна. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар зөв аргаар дээдлэн хөндлөхөнд дараах 4 шин чанарыг агуулсан байдаа гэсэн. Нэгдүгээрх нь Бурхныг бишрэн дээдлэх нь зөв байх нь Бурханд тааламжтай байдаг. Бурхан олонтоо миний бодлоор Бурхан бол гэж ярихдаа тэд чухам ямар шуухан Бурхныг л бишрэн дээдлэмээр байгаагаа хуваалцдаг. Гэхдээ бид өөрсдөө эвтэйхэн улс төрийн хувьд зөв Бурхны дүр төрх болгоод Бурхны дүр төрхийг бий болгоод түүнийг шүтэж болохгүй. Үүнийг л хуурамч шүтэн шүтэх гэж нэрлэдэг. Бурхныг бишрэн дээдлэх нь бидний өөрсдийн Бурхан ямар байх ёстой тухай сэтгэлдээр биш, харин Библийн үнэн дээр суурилсан байх ёстой. Тийм ээ. Би одоо ер нь энэ Zoom-ийг энэ 3 жилийн турш би маш олон дахиж ярьж байгаа. Тийм ээ. За би бол одоо ингээд буддизм бол ер нь ингээд энэ бол хуурамч шашин юм аа. Буддизмд аюун мундаг философууд байгаа. Тийм ээ. Ерөөсөө одоо тэр хоосон чанар эднэр гэдэг бол ер нь бол аюул сайн философи байдаг. Тэгэхдээ буддизм бол юу юм бэ гэхлээр ерөөсөө ингээд ертөнцийг үзэх нэг үзэл. Тэгэхдээ бүр нэлээд сайн философийн үзэл мөн. Гэхдээ буддизм болвол ерөөсөө тэр буддизмын бурхан болвол жинхэнэ бурхан биш. Буддизмын бурхан бол хүний бодлоор бурхан байвал ямар бурхан байлгамаар байна. Бид нар тэрийг л зохиосон бурхан. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо ингээ хүн энэ ертөнцид амьдрахтаа яадаг юм гэхлээр би эхлээд одоо миний одоо ингээд зүрх сэтгэл баахан хүсэл бий болдог. Тийм ээ. Одоо баахан хүсэл, зорилго, тэмүүлэл тийм ээ. За одоо ингээд сургууль төгсөж байгаа бол мундаг их сургуульд ороод айгүй мундаг сураад тэгээд их сургуулаа төгсөөл мундаг ажилтай болоод тийм ээ. Тэгэл одоо ингээл дараа нь одоо айгүй мундаг гэр бүлтэй болоод тэгээд айгүй гоё байшинтай болоод айгүй гоё машинтай болоод тэгэл одоо ингээл албан тушаал ахаад дэвшээд тийм ээ. Одоо бид нар ингээл амьдралын ямар ч нөхцөл байдал байсан бид нар дандаа өөрсдийн хүслийн дагуу тэр өөрт хүсэгдэж байгаа зүйлсийнхаа дагуу төлөвлөгөө гаргадаг, зорилго тавьдаг. Тэгээд өөрөөр хэлбэл бид нар яадаг вэ гэхээр тэр би эхлээд өөрөө амьдралын тухай одоо ингмээр байна, тэгмээр байна гэдэг хүсэл төлөвлөгөөгөө гаргачаад тэгээд амьдраад явхлаар за эн чинь ерөөсөө ингээд энэ ертөнц чинь миний хүсснээр тэр болгон явдаггүй юм байна. Одоо миний санснаар болохгүй байна. Тийм ээ дуу байгаа шүү дээ. Санснаар болдгоо хорвоо минь эдэр гэдэл дуу байгаа шүү дээ. За болдгоо байна гэдэг бид нар ингээд бүгдөө яваад үзчихдэг. Тэгэнгүүт за энэ миний бодол, миний хүслийг санснаар болгоход нөлөөлдөг тэр далдын хүчин зүйлс байна. Тэгэхээр тэр одоо далдын хүчин зүйлс тэр одоо аз гэдэг юм уу, эз гэдэг юм уу, тийм ээ? Эдгээр зүйлсүүдийг би яаж агаад өөрийнхөө талд ашиглах вэ? Тийм ээ? Өөрөөр хэлбэл би амьдралд аль хэдийн хүсэл төлөвлөгөө гаргацсан шүү дээ. Тэрнийгээ биелүүлэхэд тэр далдын хүчийг өдөрдөн жолоодж жогоод ашиглах гэсэн ийм хараа хандлагаар бид нар маш их олон шашин бий болгосон. Тэгээ үүнийг бол хуурамч шүтэн гэж аамаа гэж тийм ээ. За одоо би ярьж шүү дээ. Ингээ буддын шашинд бол ерөөсөө хүний хүсэл юу байна тэрний тоогоор бурхан байгаа. Тийм ээ. Баян болгодог бурхан байна. Муу юмнаас хамгаалдаг бурхан байна. Өвчнөөс эдгээдэг бурхан байна. Тийм ээ. Тэгээд би одоо ингээ буддист эднэр найзуудтайгаа ярихлаар одоо ингээд аль болох маргахгүй хичээдэг. Гэхдээ яг хөө ер нь бол ингээд байж байгаа. За ер нь бол яг манай одоо Кристиан үүднээс бид нар бол танаа энэ буддизмыг хүний зохиосон шашин гэж үздэг юм аа. Тийм ээ. За яагаад гэхээр хүний хүсэл нь нэгдүгээрт тэгээд бурхнууд нь чиний хүслийг биелүүлэхэд үйлчлдэг. Тэгээд бурхныг тэр нөгөө одоо хүслийг чинь биелүүлэхийн тулд бурхныг хөдлөгдөг арга технологиуд
байгаад байх юм бол наадах чинь жинхэнэ бурхан биш ээ. Наа чи юус би бурхан зохион бол яг л тийм бурхан зохион. Тэ? Та намайг баян болгодог ийм бурхан байгаа. Тэр одоо баян болгодог бурханыг намайг баян болгуулахын тулд тэр одоо нөгөө баян намсраад уншдаг тарин одоо юу лээ зүрхний тарин гэж юм байгаа. Тэрийг нь би дандаа унших ёстой. Тахил өргөн одоо хахуул өгöd нь штэ. Нөгөө баян намсраад. Тэгээд ингээд ахлаар нөгөө нэг одоо далдын хүч маань ингээ намайг харснаа энэ ганцрог их сайн хүү шүү. Надад зөндөө юм өгч юм. Надаа намайг зөндөө дуудаад ингээ тарин марин уншаад байна. Ер нь ганцрог жоохон баян эд баялаг өгнөө гэж ингэж одоо шийддэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо энэ дэлхийд дээр олон шашин байгаа. Тэгээ аль нь үнэн аль нь худлааг тэр бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ерөөс ганцхан үндсэн хэмжүүр л байгаа. Хүний хүсэл нь нэгдүгээр тэгээд тэр бурханы тэр одоо шашин нь чиний хүсэл төлөвлөгөөг биелүүлэхэд ажилтдаг бурхадтай. Тэр бурхтыгаа бас тэгж хүслийг чинь биелүүлэхэд хөдөлгдөг арга технологи л санал болгоод байвал энэ бол худлаа шашин. Энэ бол хиймэл шашин, энэ бол хүний зохиосон шашин. Тийм ээ? Өөрөөр хэлбэл хэлж шít. Хүмүүс олонтоо миний бодлоор бурхан бол гэж ярихдаа тэд чухам ямар шуухан бурханыг л бишрэн дээдлэмээр байгаагаа хуваалцдаг. Гэхдээ бид өөрсдөө эвтэйхэн улс төрийн хувьд зөв бурханы дүр төрхийг бий болгоод түүнийг шүтэж болохгүй. Үүнийг л хуурамч шүтэн шүтэх гэж нэрлэдэг. Харин эсрэгээр бид нар одоо Кристиан хүмүүс тий бурханыг бишрэн дээдлэх зөв байх нь бурхан тааламжтай байдаг. Тийм ээ? Кристиан хүмүүс юу гэж үздэг вэ? Миний хүсэл нэгдүгээр төш бурханы хүсэл нэгдүгээрт. Би өнөөдөр зогсоод өөрийнхөө амьдралыг хараад за бурхан миний амьдралд эдгээр зүйлсүүдийг өгсөн байна. Надад ийм үйлчлэх сүмийг өгсөн байна. Надад ах дүүсийг өгсөн байна. Надад гэр бүлийг өгсөн байна. Тийм ээ? Одоо амьдрах орон гэр, одоо унах унаа, тийм ээ? Энэ амьдрах нэг орчин хамт олонг бас сэтгэлийн ахан дүүсийг өгсөн байна. Энэ ажил, бизнес, тийм ээ? Эдгээр зүйлсийг бурхан надад өгсөн байна. Тэгээд бурхан надад энэ бүгдийг өгөөд надаас юу хүсч хүлээж байгаа вэ гэвэл тэр өөрийнх нь өгсөн зүйлсүүдийг баяртайгаар хүлээж аваад талархаад тэр бүгдийг нь ургуулад цэцгэлүүлээд арчлаад авч явахыг л хүсдэг. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл би зогсоод за өнөөдөр миний амьдралд бурхан надаас юу хүсч хүлээж байгаа вэ? Би бурханы хүслийг л хаана. Тэгвэл бурхан надад эдгээр нөхцөл байдлыг өгсөн бол би эдгээр нөхцөл байдлуудыг л ашиглаад байж болох хамгийн сайн хөлбөр дээр нь л аваачихын төлөө би өнөөдөр хичээнгүйлэн хөдөлмөрлөх ёстой. Эсрэгээр би ингэж суучаад стандар миний унж байгаа машин ч гэжтэй, миний амьдарч байгаа орон гэр ч гэжтэй. Тэр одоо энэ хэнийг энэ мөнгөнийг хар айгүй гой байшинтай, айгүй гой машинтай. Бурхан нэрээ надаа ингээд мөнгөнийг ингэж амар их зөндөө юмар ивээчээд намайг ивэхгүй, надаа ийм шал хогийн юмнууд өгсөн. Энэ бош энэ юмнуудаас л бошууган шиг салах юмсан. Бошууган шиг мөнгөн шиг гоё одоо сайхан баян чинэлэг амьдралтай болчих юмсан, тийм ээ? Тэгээ эргэн тойрныхоо хүмүүсээ харснаа энэ миний ах дүү ч гэж бүтэлтэй юм байхгүй. Манай эхнэр хүүхэд ч гэж ер нь олигтой биш. Тийм ээ? Бид нар ихэнхдээ амьдралд яг ингэж хандах гэдэг. Тийм ээ? Бид нар өнөөдөр амьдарч байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй. Өнөөдөр бид нар эсэргээр одоо Кристиан хүмүүс юу гэж харах хэрэгтэй гэхээр яг энэ нөхцөл байдлуудыг бурхан надад зөвшөөрсөн. Яг энэ нөхцөл байдлуудыг бурхан надад энэ нь чамд сайн, энэ бүгдийг чи ингээд үүрээд арчлаад энэ үнийг ингээд ургуулад авч явах нь эндээс сайнны үр жимс гарна гэж бурхан надад өгсөн гэж бид нар харна. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн миний амьдралд байгаа нөхцөл байдал дотор би өөрийн хүслийг биш, би өөрөө ямар байгаагаа биш, бурхан надаас юу хүсэж байгааг хайнаа гэсэн үг. Тэгэхээр ингэж хандах хандлага маань бурханыг бишрэн дээдлж буй зөв хэлбэр юм аа. Эсрэгээр ерөөсөө ингээд бага бүхнээ голоод дургуйцаад бурханы өгсөн одоо ингээд цаашаа бид нар явах юм бол одоо эмэгтэй хүмүүс өөрийнхөө царай зүс өндөр нам одоо тарган туранхаа дандаа сэтгэл дундуур байдаг. Тийм ээ. Тэр шиг гоё
царайлаг байх минь яла тэр гөөмөн гоё давхраатаануудтэй тэр гөөмөн цагаан харьстай нэрээ өста би нэрээ тийм л байх минь яавда тэргээд ингээ амьдраад байдаг. Тэгээд уучлаарай тэгээд эн чи юу гэж хэлж байна гэвэл Бурхан танд яг бодож байгаад энэ өндөр намыг, энэ царай зүсийг, энэ бэлэг авьяасыг, яг таны гэсэн энэ бүхнийг Бурхан танд бодож байгаад өгсөн. Та өнөөдөр өөрийгөө голох бол бүрдээ Бурханыг буруутгаж байна гэсэн үг. Тийм ээ? Бурхан та намайг ямар онцгой бүтээсэн юм бэ? Тэ? Тэгснэ баяраг ямар айтайхан бүтээсэн юм бэ? Яасан энэ баяраа одоо таны араа алган хүүхд юм уу? Яахаараа би юм бэ? Яахаараа баяраа тийм сайхан байдаг? Бид нар яаж гинэ? Энэ бол Бурханыг бишрэнг дээдлж буй буруу хэлбэр. Бидний амьдрал хүсэл нэгдүгээрт байж, миний хүсэл хоёрдугаарт байх хэрэгтэй. Тийм ээ? Бүх нөхцөл миний хүсэл нэгдүгээрт ороод, тэгээ миний хүслийг л Бурхан биелүүлэх үүрэгтэй юм шиг. Тэгээд одоо хийж өгөхгүй байвал бас Бурханыг нэг аргалж агаад ингээд өөрийнхөө хүслийг биелүүлдэг арга технологи олоод тийм ээ ийм зүйлсүүд хөөцөлтөд яваад их юм бол бид нар энэ бол Бурханыг бишрэн дээдлэж буй буруу хэлбэр юм аа. Тийм ээ? Кристиан дотор ч гэсэн зөндөө тийм урсгал байгаа. Чи ерөөсөө одоо ингээд Бурханаас юм гуугаад ингээд биелэхгүй байна гэнг чи ингэж залбир. Чи Бурханы өмнө очиод төгөлөл хүслийг чинь биелүүлж өгнө. Тийм ээ? Бурханы хүслийг Бурханаар хүслээ биелүүлэхийн тулд Бурханыг хөдлөгдөг аргуудыг санал болгодог. Тэ? Одоо ингээд чи мацаг барь залбираа, тийм ээ? Тэгээд одоо дандаа өөрийн залбирал хий. Өглөө босоод ингээд Бурханаас зураалаа тэгэхээр л одоо ингэж яагаад яах гэдэг юм. Тэр бүгдээр дамжуулаад Бурханаар нөгөө хүслийг биелүүлэх гэдэг байгаа шүү дээ. Өөрийнхөө төлөвлөгөө өг. Би ерөөсөө тэгж болохгүй гэж хэлээгүй. Таны гол одоо нөгөө нэг фокус чинь яаж ийж агаад тийм ээ Бурханыг өөрийнхөө хүслээр хөдөлгөөд өөрийнхөө хүслийг биелүүлэх арга технологи байгаа гэж хараад тэрнийг хөөцөлтөөд эхлэх юм бол энэ бол маш буруу. Одоо зүгээр та өөрөө төсөөлөл л дээ. Таны хүүхэд одоо ингээд танаас нэг юм гуйж ийн гэж бодъё. Тийм ээ? Тэгээд таны хүүхэд танаас нэг юм гуугаад за одоо ингээд жишээлбэл би хэлж шít. За одоо ингээд манай хүүхэд таны нэгдүгээр ангийн хүүхэд одоо ингээд та нэгдүгээр ангид оруулсан. Одоо ингээд сургуульд нь оруулсан, хичээл ном бүгдийг бэлдээд өгчихсөн, тийм ээ? Бүх нөхцөлийг хангацсан. Таны хүүхдийн хийх ажил юу байсан? Тэр одоо таны өгсөн бүх нөхцөлийг ашиглаад сургуульд сураад одоо тэр эрдэм номыг сурах нь, уншаад, бичээд одоо 4 аргын тоо сурах нь тэр хүүхдийн чи хийх ёстой ажил. Тэгсэн чинь танаа хүүхэд ерөөсөө за нэгдүгээр ангид ороод тэгээд утас шагаагаад компьютер тоглоод нөгөө хичээл эрдэм номоо сурдаггүй. Тэгээ явж исэн чинь одоо ингээд шалгалт өгөөд ирлээ. Тэгсэн чинь одоо ингээд тань дээр гүйж ирээд би солихтой сураагүй маа. Тэгээ одоо маргааш шалгалт болох гээд байна. Надад онц ахуулаад өгөөч. Тийм ээ? Та тэгвэл тэрийг хийж өгөх үү? Одоо багшд нь хахуул өгөө багшаа манай хүүхд ганц онц тавиад өгч. Манай хүүхд юм сураагүй. Та чинь бүтэхгүй тий? Бид нар хийсэн ш тэхгүй штэ. Тэгэхээр бид нар бурхан дээр яг ийм зүйлсүүдийг барьж очиж нэгдэг. За өгөхгүй байна. Би одоо үгүй гэж хэллээ шүү дээ. Үгүй ээ, миний хүү бүтэхгүй ээ, наадах чинь болохгүй ээ. Одоо чи яадаг юм баа? Муугаа аваа. Болохгүй л үлрээ хамаагүй. Тийм ээ? Чи энэ сургууль байх хугацаанд эрдэм ном суралцах чинь л чиний ажил. Тэрнийг л хий. Улирсан ч болно, муу авсан ч болно хамаагүй. Тэ? Одоо та тэгж хэллээ. Тэгэхээр одоо ингээд хүүхд чинь ингээл яах вэ? Одоо ингээд би одоо аав нь тийм над дээр ирж гуйч болохгүй болохоор нь ээж дээр очиод ээжээ аавтай яриад өгчлөө тий. Одоо ингээд нөгөө нэг ингээд яах гээд байна гэхэлэр тэгснэ ингээд л ерөөсөө намайг өглөөс хэрэгтэл миний хажуу сууж идэг. Аваа стендер надад онц ахуулаад өгчлөө гээл та өөлчж үзээл гуйчж үзээл дадаа бэлэг авчирч өгч үзээл тийм ээ. Ингээд байвал та яах вэ? Хүүшээ уучлаар энэ хүүхчээ харин намайг аргалаад
намайг фанаалдаад тэгээд одоо ийм юм хийлгэнэ гэд тэг болно гэж бодоод байна шүү дээ. Чи одоо энэ хүүхд чи ерөөсө бүр ингээд нэг аюу тийм буруу хандлагатай тий. Одоо бүр энэ бол ерөөсө одоо ингээд та нар дургуутсан шүү дээ. Хөөе болохгүй ээ. Бити ингээд чи харин их эвгүй одоо ингээд бүр аргалаад заллаад тий намайг хахуулдаад тэгээ надаас ингээд үргэлж тасрахгүй гуугаад байвал ингэж жагаад нэг аав цөхрөөд өгөх байх энэ гэж онц ахуулаад өгчих байх энэ гэж бодоод байна. Болохгүй ээ. Тийм ээ. Тэгэхээр бид нар бурхан дээр яг л ийм хандлагыг гаргаад байна л гэсэн үг. Тэгэхээр бидний одоо миний амьдрал тэр зөв бишрэн дээдлэх хүн зөв байна гэдэг чи юу хэлж байгаа юм гэхэлэр би өнөөдөр зогсоол миний амьдралд ямар зөвлөсүүдийг бурхан зөвшөөрсөн байна. Энд намайг яаж хийгээсэ, яаж энэ бүгдийг хэрхэн авч яваасаа гэж бурхан хүсэж байна. Тэрийг л үйлдэх нь. Одоо миний нөгөө нэг бурханд үйлчлж байгаа тийм ээ. Бурханыг нэгдүгээр тавьж бурханд одоо ингээд зөвөр бишрэн дээдлж байгаа хэлбэр юм аа. Би бурханы өгсөн юмнууд ингээ харснаа нэг ийм байшин өгсөн юм уу? Нэг ийм машин өгсөн юм уу? Ийм ажил өгсөн юм уу? Өөр юу вэ? Тэ? Энэс дээрийг өгчлөө. Эн чинь онцгүй байна. Эн чинь бүтэхгүй байна. Тийм ээ? Тэгээ бид нар ер нь дандаа ингэж амьдраад байгаа. Тэгэхээр энэ болвол бурханыг бишрэн дээдлэх буруу хандлага юм шүү. Тийм учраас бид нар бурханыг бишрэн дээдлэе гэвэл бид нар зөвөр бид нар бурханыг бишрэн дээдлэх ёстой гэсэн. Бурханыг бишрэн дээдлэх нь бидний өөрсдийн бурхан ямар байх ёстой тухай сэтгэл дээр биш, харин Библийн үнэн дээр л суурилсан байх ёстой. Есүс Самар эмэгтэйд хандан Иохан 4:23 дээр жинхэнэ бишрэн хүндлэгчтэн сүнсээр болон үннээр эцгийг бишрэн хүндэлнэ. Эцэг өөрийг нь ингэж бишрэн дээдлэгчдийг л хайдаг хэмээн айлдсан байлээ. Үннээр бишрэн дээдлэн гэдэг нь Библиэд илэрхийлэгдсэнээр бурхныг бишрэн дээдлэхүүг хэлж байгаа юм аа. Тийм ээ? Бид нар миний амьдралын эзэн бол бурхан. Тэгээд өнөөдрийн нөхцөл байдлаас, өнөөдрийн хандлагаас бурхан надаас юу хүсэж байгаа вэ гэдгийг л хайж амьдрах маань зөв бишрэн дээдлэх. Өөрсдийн хүслийг бурханд тулгаад өөрсдийн төлөвлөгөөг бурханаар хийлэх гээд тэгээд тэрийгээ бас одоо ингээд янз бүрийн аргаар аргалж байгаад бүтээлгчнэ гэж хандж ивэл энэ бол буруу бишрэн дээдлж байгаа хэлбэр юм аа. Цааш нь бишрэн дээдлэх хүн чин үннээсээ байх нь бурханд тааламжтай байдаг. Есүс та нар сүнсээрээ бишрэн дээдлэх ёстой гэж хэлэхдээ ариун сүнсийг биш харин таны сүнсний тухай хэлсэн. Та бол бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн махан биед оршиж буй сүнс бөгөөд бурхан таны сүнсийг өөртөө нь харилцдаг байхаар бүтээсэн билээ. Бурханыг бишрэн дээдлэх үү гэдэг нь таны сүнсний бурханы сүнсэнд үзүүлж буй хариу үйлдэл гэсэн үг. Есүс бүх зүрх сэтгэл сүнсээрээ бурханыг хайрлахтун гэж хэлсэн нь таны бурханыг бишрэн хүндлэх хүн жинхэнэ бөгөөд чин зүрхнээсээ байх ёстой гэсэн утгатай юм аа. Бишрэн хүндлэх үү гэдэг нь зөв үгнүүдийг хэлэх бус харин үгстэй нь чин зүрхнээс гарч буй үнэн үг байх ёстой. Зүрх сэтгэлээсээ ундраагүй магтаал биш бөгөөд харин ямар ч үнд сэнгүй бурхныг доромжилж буй хэрэг юм аа. Биднийг залбиран магтаж байхад бурхан тэдгээр магтаалын үгсээс давуулан бидний чин зүрхний хандлагыг л хардаг. Библиэд 1-р Самуэль 16:7-д хүн гаднах төрхийг хардаг, харин эзэн зүрхийг нь хардаг гэж бичсэн байна. За үннээ хэлэхэд би ч гэсэн одоо айгүй тийм чин үннээсээ бишээр одоо ингээд бурханд магтаал өргөдөг, бурханыг өмнө очдог тохиолдол надад зөндөө байдаг. Тийм ээ. За одоо Библиэлд тийм үг байгаа шүү дээ. Ингээд та нар одоо ингээд орсон жирөөгдөн, гарсан жирөөгдөн гэл тийм ээ. Тэгэл би одоо ингээд нэг эзэн минь ээ та бол агуу шүү, та бол бүхнийг чадагч бурхан шүү. Тэ би таны харьяат үздэй. Тэгээ таны харьяат хүн юу лээ? Бусдаас зээлэхгүй, бусдад зээлүүлнэ гэсэн. Таны харьяат хүн орсон жирөөгдөн, гарсан жирөөгдөн гэсэн ингээл айгүй гоё ингээд Библийн ишлэл хэлээ залбираад байна шүү дээ.
Гэхдээ сэтгэлийн гүнд би яах гээд байгаа гэхэлэр бурхан намайг нэг жоохон баян болгоод өгсөл гэж залбираад байгаа шүү дээ. Амаараа хэлж байгаа үг нь биш. Би одоо амар бол Библийн ишлэлээд байна шүү дээ. Аюу мундаг. Яах гээд байна? Би нэг талаасаа яг үнэндээ бол би бурханыг танаалтах гээд байгаа байхгүй. Тийм ээ. Бурхан минь та агуу шүү. Өстө үнэхээр агуу бурхан шүү гэж яхта та агуу юм чин намайг нэг жоохон ингээд өргөд өгчлээ. Би нэг дор аюу хэцүү байна. Тэ? Та станаар юу гэлээ таны харьяад бусдаас зээлэхгүй бусдад зээлүүлнэ гэсэн. Би одоо бусдаас зээлээ яваад байна. Намайг зээлдгүү болгоод өгчлөө. Тэг яаж юм? Бид жинхнээсээ бурханд хайртай сэтгэлээр залбирч бурханд магтаал хүндэтгэлийг өргөж байгаа биш. Би бурханд сайн үгсийг хэлж яагаад өөртөө ашиглах гэж оролдож байна. Тийм ээ. Зүрх сэтгэлээс ундраагүй магтаал биш бөгөөд ямар ч үн цэнгүй бурхныг доромжилж буй хэрэг юм а. Бичрэн хүндлэхүү гэдэг нь зөв үгнүүдийг хэлэх бус харин үгс нь таны чин зүрхнээс гарч буй үнэн үг байх ёстой. Тийм ээ. Би яг миний амьдралд хэд хэдэн тийм тохиолдол байсан. За харамсалтай нь яг үнэнгээ хэлэхэд ер нь бол айгүйх одоо ингээд бурхнаас дандаа л юмл гуйдаг, салгачдаг. Тэгээ бас ингээ хөөрхөн залдчих гайл эднэр явна. Байгаа. Өнөөдөрч байгаа. Хэд хэдэн удаа яг ингээд бурхан миний амьдралд ингээд үнэхээр ингээд гайхамшиг үйлдэлсэний дараагаар ингээд би ингээд бурханы өмнө очиод залбираад тэгээд ер нь бол миний залбирал эхлээд бурхан талархаад тэгээд бурханыг магтаад тэгжсэн юм гуйдаг байхгүй. Тэгээд нэг хэсэг би юм гуйж чадхаа болсон. Гуух гэхлээр амнаас гардаггүй. Хөх бурханаас амар хайртай юм байл шүү дээ. Бурхан намайг амар ивэж байгаа юм байл шүү дээ. Тэ бэ? Яг тэрийг мэдсэн чинь юм гуух гэснээр за болоо одоо бурхан угаасаа мэдж байгаа. Ерөөсөө тэр миний одоо ингээд хамт яваад үзсэн чинь бүр миний хамгийн өчүүхэн хэрэгцээг ч гэсэн ингээд бүр харж агаад тий. Тэгээд ингээд яг намайг ингээд гарынхаа алган дээр аваад явж байгаа юм шиг авч явж байгааг би харсан. Тэрний дараагаар ингээд бурханаас юм гуух гэснээр яах юм бэ? Надаас гарахгүй тийм ээ. Тэгээ би бол энэ нэг бол үнэхээр одоо ингээд нэг за энэ бол яг одоо ингээд бишрэн хүндлэхүү гэдэг нь зөв үгнүүдийг хэлэх бус харин үгстэй чин зүрхнээс гарч байх ёстой тийм ээ. Зүрх сэтгэлээс ундраагүй магтаал биш бөгөөд ямар ч үн цэнгүй бурхныг доромжилж буй хэрэг юм аа. Тэгээ би бас өөрийнхөө амьдралаас харж байгаад би хэд хэдэн удаа би бүр үнэхээр бурханд би ингээ амаараа баярлаа гэж хэлээгүй ч гэсэн үнэхээр би бурханд баярлж байгаа тэр сэтгэл надаар дүүрээд тэгээд тэр сэтгэл дүүрсэн учраас би бүр юм гуйж чадахгүй за эзэн мэдж байгаа гэд явж исэн өдрүүд байгаа. Тэгээд харамсалтай нь би ч одоо хүн юм чинь байжснаа тэгэл тэр одоо нөгөө мундаг маань нэг хэсэгтээ явна штэ. Тэгжээснэ байхгүй тэгээ буцаж ороод тэгэл дахиад нөгөө нэг гонгондог, гоншгондог юм гуйдаг бурхныг панаалтчихдаг тэр юм руугаа ордог. Тэгээ яг ер нь бол аль болох тэхгүй хичээдэг тийм ээ. Өөрийгөө анзаараад би тэгээд байна. Энэ буруу. Би ерөөсөө ингэхгүй шүү гэдэг тийм ээ. Биднийг залбиран магтаж байх үед бурхан тэдгээр магтаалын үгсээс давуулан бидний чин зүрхний хандлагыг л хардаг. Библиэд 1-р Самуэль 16-гийн 7-д хүн гаднах төрхийг хардаг, харин эзэн зүрхийг нь хардаг хэмээн бичсэн байна. Тийм ээ. Тэгэхээр би бол ер нь эзний өмнө аюу муухай зүрхтэй бол зөндөө очтгоо уучлаарай одоо тэгээд яг би ч гэсэн тэгээд яг би одоо ягаад тэрнээсээ болоод би одоо ингээд амар тийм буруутай мэдрэмжтэй болоод ингээд нэг бурхан руу очихоо боддоггүй вэ гэхлээр өөрийнхөө өөдгүү нэг тийм балиар залдах гад аргалчих гад байгаагаа хараал байж та ингээд тэгээд яагаад тэгдэггүй вэ дахиад бурханы өмнө яагаад тэгээд очиод байдаг вэ гэвэл ер нь би өөрийнхөө хүүхдээр хардаг тийм ээ. Манай хүүхэд одоо ингээд таны одоо нэгдүгээр ингээ хүүхэд таныг панаалдах гэж үзэн тийм ээ. Таныг аргалах гэж үзэн ингээл янз бүрийн хөөрхөн жижигхэн залмаал гаргадаг штэ.
Тэ одоо юм гуух гад ихлээр нөгөө нэг аяг тав гуугаач би энийг хардаа угаачлаа гэжсэн нь зөрүүлээд за энэ юм хийгээд өгсөн юм чи одоо энийг нэг хийгээд өгчих гэж тийм ээ. Тэгээд тэр бүгдийг хараад одоо ингээд би хүүхдэд дургу хүрдэггүй тийм ээ. Яг уу манай хүүхд хөөрхөн нэг жижигхэн цаа чи нэг жижигхэн зайл гаргаал нэг цаа чин одоо ингээд гэртээ ирсэн гэр мэржихтэйхэн янзалчих яасан бол наадах чи нэг л буруу юм хийсэн дээ. Тэгэл тэрийгээрээ одоо ингээд намайг цагаатах гайл ингэж байгаа юм. Эдэргээд ингээд бид нар хардаг. Тэгээд тэрнээс болж бид нар одоо ингээд нэг хүүхдүүдтэй муу болдоггүй тийм ээ. Яг түүнтэй ижилхэн бурхан намайг ч гэсэн хараад за нөгөө ганц зэрэг чи одоо ингээд нэг хэсэг овоо гайгүй байсан. Одоо тэгээд наач жоох стресс юм одоо тэгэл нөгөө нэг хуучин нөгөө юм руу өвсрээд орцсон л явжлаа. Тэгээл байна лээ гэд ингээ хараад явдгаа гэж би итгэдэг. Тэгэхээр тэгтээ ер нь бол бидний хүрэх ёстой цэг бол тийм ээ. Саяны 1-р Самуэль 16-гийн 7-гийн хүн гаднах төрхийг хардаг, харин эзэн зүрхийг нь хардаг. Бурхныг магтан дээдлэхүд та өөрөө бурханд баярлан баясдаг бөгөөд таны сэтгэлч хөдөлдөг. Бурхан өөрийг нь чин зүрхнээсээ дээдлэн хүндлээсээ хэмээн танд сэтгэл хөдлөлийг шөгсөн ба эдгээр сэтгэл хөдлөлүүд нь хуурамч бус жинхэнэ байх ёстой ажээ. Бурхан хуурамч дүр үзүүлэхийг үзэн яддаг. Бурхан гайхуулан дүр үзүүлсэн хуурмаг бишрэн дээдлэхийг хүсдэг. Тэрээр таны чин үнэн жинхэнэ хайрыг л хүсдэг. Бурханыг бид төгс бусаар бишрэн дээдлэж болно. Харин чин сэтгэлээсээ бишил байж болохгүй шүү гэж. Тийм ээ. Сүм дээр одоо ингээд манай сүмийн магтаал айгуу сайн. Ингээд заримдаа ингээд магтаалын дуу сонсож байгаад өөрөө ирэхгүй нулимс гарах өдрүүд байна. Би тэгээ манай сүм дээр ингээд хүмүүс баптизм хүртдэг. Тэгэл би баптизм хүртэж байхад ингээд зарим хүн ингээд сандал дээр сууж баптизм хүртэхгүй хоёр өвдгөн дээр сөхөрч сууж байгаа баптизм хүртэж байхыг би харж байсан. Тийм ээ. Баптизм хүртээд яг ингээд пастор залбираад ингэсэн чи уйлж байгаа хүмүүсийг харж байсан тийм ээ. Тэгээд энэ бүгд бол дандаа Бурхныг магтан дээдлэхэд та өөрөө Бурханд баярлан баясдаг бөгөөд таны сэтгэлч хөдөлдөг юм аа. Тийм ээ. Тэгээ Бурхан өөрийг нь чин зүрхнээс дээдлэн хүндлээсээ хэмээн танд сэтгэл хөдлөлийг шүгсэн ба. Та биднэрт өнөөдөр ингээд Бурханд баярладаг, Бурханы өмнө нулимс тусаадаг тийм ээ. Энэ бүх сэтгэлийн хөдөлгөөнийг Бурхан өгсөн. Тийм ээ. Тэгээд Бурхан надаас энэ сэтгэлийн хөдөлгөөнүүд чинь хуурамч ус жинхэнэ байхыг хүсдэг. Бурхан хуурамч дүр үзүүлэхийг үзэн яддаг. Бурхан гайхуулан дүр үзүүлсэн хуурмаг бишрэн дээдлэхийг хүсдэг. Тэрээр таны чин үнэн жинхэнэ хайрыг л хүсдэг. Бурханыг бид төгс бусаар бишрэн дээдлэж болно. Харин чин сэтгэлээсээ бишил байж болохгүй. Манай хүүхд одоо 17 тоо ингээл 40 жил одоо янз бүрийн байдлаар л ингээл одоо хүүхдтэй харилцаа янз бүрийн л үе шатыг дамжин шүү дээ. Ингээл заримдаа амар ойрхон байна, заримдаа жоохон зайтай байна. Ингээл янз бүрийн үе шат тулдаг. Тэгээд ер нь ингээд хүүхдтэй амьдраад ойлгосон нэг ойлгоцсон юу байна гэхэлэр ерөөсөө эцэг хүү хоёр одоо ингээл хоорондоо дандаа хайртай, ингээл дандаа нийлээд, дандаа хөхрөөд, дандаа ийм байх нь мэдээж сайхан. Гэхдээ ямар ч харилцаа дандаа тийм байдаггүй. Тийм ээ? Одоо ингээд би хүүхдтэй жоохон ингээд уцаартай байх өдрүүд байна. Манай хүүхд над руу уцаартай байх өдрүүд ч байна. Гэхдээ ерөөсөө тэр гадна талын тэр одоо тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөн тухайн үеийн харилцаанаас илүү би хүүхдээсээ юу олж мэдэхэд миний сэтгэл одоо ингээд баярлдаг вэ гэвэл одоо ингээд за өнөөдөр би одоо ингээд нэг манай хүү гэртээ ээжс би гараад нэг эмнэлэг ороод тэгээ би эмнэлэг дээр байжсэн чинь яг дуусчихсан манай хүн над руу мессеж бичиж байна. Тэгээд яаж юм гайгүй юу? Би яваад очих уу? Би туслах уу гэх тэ. Тэгэл ерөөсөө тэр үг л тэр мессеж л ерөөсөө тэгэл миний зүрхийг баярлуулдаг. Тэ ингээд би хүүхдээ харахад хайр төрдөг. Миний хүүхэд надад хайртай. Намайг ингээд
Өөрөөс нь хоол нэг хэдэн цаг явах хооронд надад санаа зовоод хойноос ингээд асуугаад аав яаж байгаа бол би очие туслах уу гэд тийм ээ. Зүгээр л тэр одоо битэрийн дандаа хайртай инээж хүрдэг харилцаа байж болно. Заримдаа нэг юм ярьдгүй өдрүүд ч байж болно. Гэхдээ яг эцсийн дүнд би хүүхдийнхаа яг чин тэр одоо надад хайртай байгаа тэр чин зүрх сэтгэлийг мэдрэх нь надад миний зүрхийг хайлгадаг. Миний зүрхийг одоо миний хүүхдийн надад өгч чадах хамгийн том одоо бэлэг бол ерөөсөө л энэ сэтгэл юм. Тэгэхээр Бурхан биднээс яг үүнийг л хайдаг гэсэн үг. Бурханыг бид төгс бусаар бишрэн дээдлж болох. Харин чин сэтгэлээсээ биш л байж болохгүй. Мэдээж ганцхан чин сэтгэлээсээ байх л хангалттай биш ээ. Та чин сэтгэлээсээ буруу байж болно шүү дээ. Тиймээс жинхэнэ дээдлэн хүндлэхүүн сүнсээр болон үнээр байх ёстой гэжээ. Бурханыг дээдлэн хүндлэхүүн үнэн зөв бөгөөд чин сэтгэлээс байх ёстой. Бурханд тааламжит дээдлэн хүндлэхүүн чин зүрх сэтгэлээсээ болон сургаалын дагуу байна. Бид Бурханыг сэтгэл зүрхээр мөн оюун бодлороо бишрэн хүндлэх ёстой. За одоо миний одоо их ойрхоны хүн байна. Бас одоо ингээд уг нь Кристиан. За тэгээд хөндлөнгөөс харах юм бол ер нь бол одоо ингээд амар сүнслэг амьдралтай. Одоо ингээд өдөр болгон 4 цаг байна 5 цагт босоод хэдэн цаг залбирдаг. Тийм ээ. Тэгээ ерөөсөө миний мэдхийн л дандаа тийм байгаа. Тэгээд одоо ингээд хөндлөнгөөс харахаар би одоо ингээд тэр хүнийг хараад энэ хүн стандар амар бурхантай ойр тийм ээ. Тэгэл ерөөсөө ямарваа нэг юм яриад үгүй бурханаас асууна гэдэг. За энэ бол одоо ингээд нэг талаас харахаар амар чин сэтгэлээсээ байж штэ тийм ээ. Үнэхээр чин сэтгэлээсээ байгаа. Би тэр нь ерөөсө хуурамч гэж хэлэхгүй. Үнэхээр одоо яа чин сэтгэлээсээ. Гэхдээ ганцхан чин сэтгэлээсээ байх л хангалттай биш. Та чин сэтгэлээсээ буруу байж болно шүү дээ. Тийм ээ. Тэгээ би тэр хүн дээрээс юу хардаг гэхэлэр тэр их чин сэтгэл нь юунд зориулагдаад байдаг гэвэл одоо яг миний түрүүчийн хэлдэг шиг өөрийнхөө амьдралыг төлөвлөгөө зохиочоод тэгэл ерөөсө бурхнаас очоод зуурч аваад эзэн минь та энэ бүтээгээд өгчлөлтөө гэдэг ингэж энэ одоо ийм зүйл хийгээд байдаг. Яг ийм байдлаар одоо ингэ ханддгийг би мэдж байгаа байхгүй тэр хүнийг. Тэгээ би тэрийг нь харахаар одоо ингээд тэр хүний бурханд хандж байгаа хандлага чин сэтгэлээсээ чин сэтгэлээсээ. Гэхдээ чин сэтгэлээсээ байсан ч гэсэн энэ хандлага нь буруу байгаа байхгүй. Тэ? Би одоо хэлж штэ. Чи нэгдүгээр ангийн хүүхэд сурах ёстой эрдмээ сураагүй байж онц ахуулаад өгөө. Хичээлээ хийгээгүй эрдмээ сураагүй. Өөрөө хийх ёстой юм хийгээгүй байж онц ахуулаад өгөө гэд одоо ингээд ерөөсөө өдөр шөнөгүй чин сэтгэлээсээ танаас зуураад одоо ингээд гуугаад байгаа хандлага маань тэнд чин сэтгэл байна. Гэхдээ хандлага нь өөрөө буруу байна. Тийм ээ. Тэгэхээр хэлж байна. Мэдээж ганцхан чин сэтгэлээсээ байх л хангалттай биш. Та чин сэтгэлээсээ буруу байж болно шүү дээ. Тиймээс жинхэнэ дээдлэн хүндлэхүүн сүнсээр болон үннээр байх ёстой гэжээ. Бурхныг дээдлэн хүндлэхүүн үнэн зөв бөгөөд чин сэтгэлээсээ байх ёстой. Үнэн хандлага дээр очих ёстой. Бид одоо тэр үнэн хандлагыг би дахин ярьж штэ. Бурхны хүсэл нэгдүгээрт тийм ээ. Таны амьдралд өнөөдөр өгсөн нөхцөл байдлаас тэрийг л та харна. Тэгээд тэрийг хараад та одоо юу харах ёстой гэхлээр за бурхан намайг өнөөдөр энэ нөхцөл байдалд яг ямар байгаасаа гэж хүсэж байна. Эхнэртэйгээ, нөхөртэйгээ, хүүхдтэйгээ хэрхэн харилцдаг байгаасаа гэж хүсэж байна. Тийм ээ. Эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн үйлчлээсэй гэж хүсэж байна. Хэний төлөө эргэн тойронд өгөгдсөн хүн болгоны төлөө залбирх нь бас бурханы наднаас хүсэж байгаа хүсэл. Надад таалагддаг хүн, надад муу хүн байсан ч гэсэн бид тэр хүн төлөө залбирх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр миний хүсэл биш. Би одоо ингээд би чимгээд айгуу сайн хүн, балжинамж айгуу сайн хүн би тэр өөрийн төлөө залбирнаа. Би энэ одоо энэ хин жаргал туяа ер нь надад жоохон дургуй өргөдөг. Жаргал туяа хүн төлөө залбирахгүй.
гэдэг гэж хандах хандлага бол хүний хандлага. Гэтэл бурхан надаас юу хүсэж байгаа? Ганц зураг би чиний амьдралд уулзч учирч байгаа хүн нэг бүрийг бодож байгаад авчираад өгсөн юм аа. Тэгээд чи энэ хүн болгоны төлөө чи залбирдаг бай. Энэ хүн болгоны өмнө чи бурханыг гэрчилдэг бай. Чи энэ хүн болгонд чамаар дамжуулж намайг хардаг байх утсаар чи тэр хүмүүсийн өмнө амьдрах ёстой юм аа. Чиний хараа хандлага, ааш зан, тийм ээ? Энэ л бурханы хүсэл. Тэгэхээр би өөрийн хүслийг биш, бурханы хүслийг хайдаг байх ёстой юм аа. Тэгэхээр энэ бол одоо бидний зөв бишрэн хүндлэхүүн юм аа. Бурхан тааламжит дээдлэн хүндлэхүүн чин зүрх сэтгэлээсээ болон сургаалын дагуу байна. Бид бурханыг сэтгэл зүрхээр мөн оюун бодлороо бишрэн хүндлэх ёстой. Өнөөдөр хүмүүс Магдалины дуу хөгжимд сэтгэл хөдлөхийг сүнсээр хөдөлгөгдөж байгаатай адилсгадаг. Гэтэл тэр нь ижил зүйл биш юм аа. Таны сүнс хөгжмийн ишгэнд бус харин бурхны оршихуйд баярлан хөдлөх үед л жинхэнэ Магдал болдог. Тийм ээ. За энийг юу яагаад гэж бичиж байна гэвэл за би яг нэг иймэрхүү Америкт байдаг нэг иймэрхүү цуглаан өдөрт би орж үзэж ирсэн. Тэг ингээ бүр стадион дүүрэн хүн тэгэл ерөөсөө ингээ тэр Магдалины тэр оршихуй тэр Магдал тэр бол ерөөсөө ингээ дотор нь орсон хүн ингээ баг мансуурмаар тим ямар хүчтэй уур амьсгал бий болгодог. Хөгжим бол хүнд тийм нөлөө байгаа. Одоо та нар ингээд хүнд рок, эсвэл рок концертн дээр хүмүүс ухаан алдаж унаад л тийм ээ тэгэл ерөөсөө бүр ингээд галзуу юм шиг аашлаад ийм юмнууд зөндөө харж байгаа. Хөгжимд хүнд тийм нөлөө байдаг. Тэгэхээр энэ дээр хэлж ин л да. Та нар энэ нөгөө нэг хөгжмөөр сэтгэл хөдлөж байгаа чинь Магдалины хөгжимд дуу хөгжим сэтгэл хөдлөхийг сүнсээр хөдөлгөдөж байгаатай адилсгадаг. Гэтэл тэр нь ижил зүйл биш. Таны сүнс хөгжмийн ишгэнд бус харин бурхны оршихуйд баярлан хөдлөх үед л жинхэнэ Магдал болдог. Тийм ээ? Та бурханд хандаад залбирч явах та, тийм ээ? Одоо ингээд одоо миний залбирлын одоо ингээд туршлагаас бол би ингээд бурханд ингээд талархаад залбираад бурхан минь та намайг ингээм амьд явуулж байгаа, эрүүл сарвал байлгаж байгаа. Та надад ингээ сайхан гэр бүл өгсөн, амьдрах орон гэр, идэх хоол, ингээл өмсөх хувцас та намайг юугаар ч дутаахгүй авчиж та намайг ингээ муу муухай бүхнээс сэргийлэн хамгаалж өгж байгаа. Тийм ээ. Тэгээд ингээд энэ бүгдийг би яг ингээд дурдаад залбирч эхэлжсэн аа би өөрөө ирэхгүй бурханаас бурхан минь уучлаарай. Бурхан минь уучлаарай. Би танд талархалгүй, таны өгсөн бүхнийг би ингээд үнэлдэггүй. Өгсөн бүхнээс чинь өнөөдөр би голоод дандаа өөр илүүг нэгтийг шаарддаг. Тийм ээ. Тэгэд би өөрөөр хэлбэл одоо ийм сэтгэлийг бурхны оршихуйд таны сэтгэл хөдлөж байгаа нь л жинхэнэ Магдал юм аа гэж хэлж байгаа. Бид нар ингээд хөгжим Магдалын юунд одоо ингээд автж байгаагаа айгүйх Магдал гэж нэрлэдэг гэж. Яг манай монгол цуглаанууд бол ер нь гайгүй тийм юм баг. Тэгэхээр энэ бол нэг яг ер нь зөвөр би яг Америкийн ямар цуглаануудыг хилээд байгааг би бас мэдж байгаа учраас энийг ингэж дэлгэрүүлж хэлээд байгаамаа. Харин ч уйрам дуунууд нь таны анхаарлыг бурхнаас холдуулж таныг өөрийн тань сэтгэлийн хөдлөлтөөр төвлөрүүлдэг учраас жинхнээр дээдлэн хүндлэхүүд садаа болдог. Бурхныг дээдлэн хүндлэхүүд хамгийн том садаа бол та өөрөө таны хүсэл сонирхол бусд хүмүүс таныг юу гэж бодож байгаа бол гэсэн санаа зовнилтай юм аа. Тийм ээ? Бид нар бурхныг дээдлэн хүндлэхэд бурханд талархахад бидний амьдралд гардаг хамгийн том садаа бол би өөрөө юм. Би өөрөө миний хүсэл сонирхол, миний нэг жижигхэн шунхаа, миний нэг жижигхэн атгаг, миний нэг жижигхэн хорон сэтгэл тэгснэ хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол хүмүүсийн өмнө би ичгүүртэй байдалд орчихвээ гэсэн санаа зовнил юм аа. Христэд итгэгчид бурханд алдар Магдалыг өргөх хамгийн зохимжит зөв аргын тал дээр санал зөрөлддөг ба энэ нь ихэвчлэн тэдний зан төлөв болоод өсөж төрсөн орчноос ялгаанаас үүдэлтэй байдаг. Библиэд үннээ хүлээх, дуулах, хашгирах, хүндэтгэн зогсох, өвдөг дээрээ сөгдөх, бүжигдэх, баяр хөөртэй аваа гаргах, гэрчлэх,
хөгжмийн зэмсэг тоглох болон гараа өргөх зэрэг магтаалын маш олон хэлбэрийг дурдсан байдаг. Бурхныг бишрэн дээдлэх хамгийн шилдэг хэлбэр бол Бурхны танд өгсөн хувь хүний зан төлөв, өсөж торинсон орчны онцлогт үндэслэн Бурханд зориулсан хайраа чин зүрхнээсээ илэрхийлэх юм аа. Өөрөөр хэлбэл юу гэж байна гэвэл за одоо ингээд зарим хүн айгүйх чанга залбирдаг тийм ээ. Зарим хүн ингээд бас харь хэлээр ярьж залбирна тийм ээ. Ингээд янз бүрийн юу байна. Тэгснээ одоо ингээд надад нэг хүн тэгжсэн ингээд та харь хэлээр ярьдгүй мө гэсэн. Үгүй би харь хэлээр ярьдаггүй гэсэн. Болохгүй шүү дээ та. Пастороо залбируулаад харь хэл аваач. Тэ? Өөрөөр хэлбэл яаж юм чи харь хэл авч ээж л чи бурханд одоо жинхнээсээ магтаалыг өргөнө гэж надад хэлж штэ. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байна гэвэл үгүй бурхан та бид нарыг ерөөс хүн болгоныг өөр өөрөөр бүтээцээ. Та зарим хүнд чанга хашгирч залбирах, уйлах, сөгдөх нь тэр хүнд одоо бурханы магтаал өргөх хамгийн яг тэр хүний мөн төрхийн үднэс хамгийн тохирсон хэлбэр байж болно. Зарим хүн дув дуугаа чимээгүй залбирдаг тийм хүнч байна. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөөсөө тэр хэлбэр нь хамаагүй. Хэлбэр ягаад өөр өөр байгаа гэхэлэр бид нар хүний хувьд өөр өөр хэлбэртэй бүтээгдсэн учраас өөр өөрөөр л тэр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг. Тэгэхээр ерөөсөө нэгдсэн ганцхан зөв зам байгаа гэж ерөөсөө байхгүй. Тийм ээ. Одоо тийм байгаа юм шүү дээ. За одоо ингээд та эхнэр нөхөр байна. Таны ууралхаа илэрхийлэх, сандрахаа илэрхийлэх, эсвэл одоо баярлахаа илэрхийлэх чинь нэг янз. Таны гэр бүлийн хүн бас уурлах, баярлах, сандрахтаа нэг өөр янзаар л илэрхийлдэг. Бид нар бүгдээрээ өөр штэ. Тэгэхээр бурханд магтаалыг өргөхөд бас өөр өөрөөр л илэрхийлнэ. Тийм учраас ерөөсөө энэ ерөөсөө ингээ харь хэлээр ярихгүй байна. Энэ айгу буруу магтаал байна. Энэ магтаж чадахгүй байна. Энэ буруу гэж хандлага ерөөсөө байж болохгүй гэсэн үг. Миний найз сайн хэлж байна. Бурхныг бишрэн дээдлэх хамгийн шилдэг хэлбэр бол Бурхны танд өгсөн хувь хүний зан төлөв, өсөж торинсон орчны онцлогт үндэслэн Бурханд зориулсан хайраа чин зүрхнээсээ илэрхийлэх юм аа. Миний найз Гари Томас Христэд итгэгч олон хүмүүс Бурхантай амьд дүрлсэн нөхөрлөл тогтоохын оронд өөрсдийнхөө хэлбэрт үл тохирох Бурхныг дээдлэн хүндлэхүйн тодорхой хэм маяг арга хэмнэлд баригдан гацсан байдгийг анзаарчээ. Гари найз маань хэрвээ бурхан хүнийг бүрийг зориудаар дахин давташгүйгээр бүтээгдсэн бол яагаад хүн бүрийн бурханыг хайрлах хайр ижил хэлбэртэй илэрх ёстой гэж хэмээн гайхширчээ. Тэрээр Христэд итгэгчдийн сонгодог номнуудыг судалж олон Христ итгэгчтэй ярилцсны эцэст өнгөрсөн 2000 жилийн туршид хүмүүс байгальд гадагшаалж, суурч, дуулж, уншиж, бүжиглэж, урлагийн бүтээл төөргөж, бусдад үйлчилж, ганцаараа бясалгаж дагалдагч болох гэх мэт 10 гаруй өөр үйлдэлүүдээр дамжуулан бурхантай ойртон баярладаг байсныг олж мэдсэн байна. Өөрөөр хэлбэл ямар нөхцөл байдал одоо таны ингээд хувь хүний хувьд хүн болгон өөр бүтээгдсэн тий та бас өссөн төрсөн орчин чинь өөр түрүү чи миний хэлдэг шиг тийм ээ та одоо баярлж байгаа нэг янзаар илэрхийлнэ дургуусж байгаа нэг янзаар илэрхийлнэ тийм ээ яг тэрнтэй ижилхэн бурханд хайраа илэрхийлэх, бурханд ойртдог арга замууд нь хүн болгонд өөр байна гинэ. Тэгээ нэгдүгээрт тэр одоо 9 зам байдаг гинэ. Байгальд дуртай хүмүүс бурханыг хайрлах хайрыг гадаа байгальд байхдаа хамгийн ихээр мэдэрдэг. Тийм ээ. Байгальд гараал явхлаараа бурхан нэрээ агуу шүү гэдэг ийм мэдрэмж төрдөг. Тэ? Одоо гэртээ байхад, байшинд байхад тийм төрдөггүй. Тэгэд байгаль одоо ингээд цэцэрлэг рүү гарч ээж тэгээд бурханд айгүй ойртдог. Тийм хэлбэр байна. Тэ? Мэдрэмтгий хүмүүс зөвхөн чихээр сонсохоос гадна өөрсдийн харах, амтлах, үнэрлэх болон хүрэх мэдрэмжээрээ дамжуулан бурханыг бишрэн хүндлэж талархдаг. Айгүйх мэдрэмтгий хүмүүс байдаг. Ерөөсөө ингээл сайхан хөгжим сонсоол юм уу? Ёстой бурхан ямар гайхамшигтай юм бэ, тийм ээ? Одоо ингээл гихчлэн тийм ээ? Одоо ингээ хүн болгоны өөр байна. Уламжлалт Христ итгэлтнүүд тусгай ёс заншил, бэлэгдэл, зан үйл, уламжлалт зохион байгуулалтаар дамжуулан бурханд ойртдог.
тийм ээ. Би анх ирчээд Монгол сүм байгаагүй тэгээ баптист сүмд явж ирсэн. Би баптист сүмийг Америкийн баптист сүм бус сүмтэйг харьцуулах юм бол ер нь амар тийм одоо нэг ёс журамтай. Бүх хүмүүс нь ингээд аюу гой хувцалж ирнэ. Бүгдээрээ одоо ингээд гоёод костюм бижаагтай орж ирнэ. Тэгээ сүм дээрээ зөөлөн дуугаар ярина, тийм ээ. Одоо ингээд ерөөсө тийм одоо ингээд одоо Магдалины дуунууд нь ч гэсэн зөвхөн одоо ингээд нэг одоо хиймэн дуунууд байдаг. Тийм ээ. Тэгээд одоо өнөөдрийн манай сүм юм уу өөр бос сүмүүтэй харьцуулах юм бол бүр ингээд аюух тийм хатуу дэг журамтай ерөөсөө тэр сүм дотор ингэж байж болно ингэж байж болохгүй гэдэг. Одоо ингээд бид нар манай сүм аюу олон жил нэг баптист сүмийн хажууд байгаад 10 жил болоо сүүлдээ манай сүмийг одоо ингээд тэр баптист сүм та нарууд манай сүмээс яваа гэсэн. Яасан гэхэлэр манай сүмийн одоо хүүхдүүд эднэрийн одоо тэр нөгөө нэг байж байгаа байдал тэр баптист сүмийн хүмүүс таалагдахгүй байгаа байхгүй. Тэ? Тэр баптист сүмийн хүмүүс нь яадаг гэхээр хүүхдүүдээ костюм бичээ хөмсүүлээд гоёод авчираад минийхөө яг ингээд зөөлөн дуурн чимээгүй байна. Тэ? Яг ингээд бурхны өмнө юм хүндэтгэлтэй байна гэдэг ийм юмар ханддаг. Манай хүүхдүүд тэргээр чи ерөөсө тэр коридор чинь зүгээр дайн тулаанд орж байгаа шиг хашгиралдаад гүйж явдаг байхгүй. Тэгээд ер нь ингээд бид нарыг ер нь 10 жил болоод манай сүмийн хүүхдүүд ч олон болсон. Тэгээд бид нарыг та нар одоо манай сүмээс яваа гэсэн. Тэгээд яг би юу хэлж байгаа гэхээр тэр баптист сүмд байж үзээд одоо миний ойлгож байгаа юм бол тэр бол буруу биш ээ. Одоо яг тийм зүйлээр дамжиж л одоо ингээд яг бурхантай ойр гэдгийг мэдэрдэг хүмүүс байна. Тийм ээ. Тэгээд яг үнэхээр бас нөгөө талаас тийм ээ бид нар одоо ингээд 7 хоногт нэг удаа бурхантай аппоинтмент хийгээд очиж уулзах чинь. Яагаад айтайхаа уцлахгүй гэж. Яагаад хүндэтгэлтэйгээр өөрийгөө авч явахгүй гэж тийм ээ. Байж болно шүү дээ. Гэхдээ ерөөсөө тэр одоо пүүзтэй очиод те шорттой очиж болохгүй гэсэн үг биш. Бас яг ингэж хардаг хүмүүс байна. Энэ зүйлээрээ дамжуулж бурхантай ойртдог хүмүүс байна. Хатуу сахилгыг баримтлагчид бусдаас тусгаарлагдаж энгийн амьдралаар дамжуулан бурхныг хайрлах хайраа мэдэрдэг. За ийм та нар Монгол өвс мэдэхгүй байх. Америкт одоо ингээд баг нэг сая орчимч байна уу тийм амиш хүмүүс гэж байдаг. Тэгээд тэр амиш хүмүүс гэдэг нь ямар хүмүүс гэхээр христийн нэг төрлийн урсгал байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс болохоор ерөөсөө машин ундаггүй. Тэгээд ерөөсөө морин тэрэг унана. Тэгээ бүгдээрээ нэг үсээ урт ургуулад юм хар хувцс өмсөө. Тэгээ бүгдээрээ яг ингээд газар тариал эрхлээл амьдрна. Тэгээд яагаад тэгээд байгаа юм гэхэлэр энэ соёл иргэншил, энэ хөгжил, дэвшил болоод биднийг бурхнаас холдуулнаа. Тэгэхээр чи яг ингээл нөгөө нэг хамгийн энгийн амьдралаар амьдрчиж чи бурхан дээр одоо чиний бүх фокус байна. Тэгээ бүгдээ ижлэхэн хувцс өмсөн одоо ингээд яг явж байгаа бид нар ингээд харах юм бол эрэгтэйчүүд нь яг нэг төрлийн ижлэхэн хувцс одоо ингээд хэрэг өөр хувцс өмсөд эхлвэл одоо эмэгтэй хүмүүс яах вэ? Энийх илүү гоё юм байна. Би энийг шиг өмсмөр байна гэд одоо ингээд хандаад эхэлдэг хандлагууд маань биднийг гол зүйлээс холдуулж ийм өнгөцхөн зүйлс дээр төвлөрөхөд хүргэдэг гэж үздэг. Тэг яг би хэдэн жилийн өмнө манай энд ойрхон яг тийм амиш газар нэг нөхөр одоо давхиж ороод тэд нар өөрсдөө нөгөө нэг юм баг сургууль хүүхдүүдэд өөрсдөө хичээл номын заадаг. Тэгсэн чинь 7-8 хүүхдийг ингээд самбарын өмнө зогсоож байгаа нэг хүн будаад алцсан байхгүй юу. Тэгээд бүр амар. Тэгээд би тэр амишуудыг тэр хүнийг уучлж байгаа хараад тэр одоо өөрийн тэр жохон 5-6 настай хүүхдээ буудуулчаад тэр хүнийг уучлж байгаа хараад би амишуудыг бас үнэхээр одоо ингээд бас Христийн хайртай хүмүүс байна гэж би харж ирсэн. Тэгэхээр хөндлөнгөөс харвал одоо яг сайн нэгштэй Христ уламжлалт Христ итгэлтнүүд тусгай биш хатуу сахилгыг баримтлагчид бусдаас тусгаарлагдаж энгийн амьдралаар дамжуулан бурхныг хайрлах хайраа мэдэрдэг. Идэвхтэй хүмүүс муу мухатай тулалдаж шудраг бус зүйлийн эсрэг тэмцэж энэ дэлхийг илүү сайн сайхан болгохын тулд хүчин зүтгэж бурхныг хайрладаг. Тийм ээ? Кристиан одоо улс төрчид байна тийм ээ? Энэ нь юусоо байж болохгүй гэсэн үг биш. Кристиан улс төрчид нийгмийн зүтгэлтэнгүүд тийм ээ? Энэ бол бас яг тийм зүйлээр дамжиж өөрийгөө
бурхантай ойр байж, бурханд үйлчлэхийг олж мэдэрдэг бол тийм хүмүүсрийг л хийх хэрэгтэй. Бусдад туслагчид бусдыг хайрлаж, тэдний хэрэгцээг хангаснаар бурхныг хайрладаг. Урам зоригтой нэгэн баяр баясгалаар дамжуулан бурхныг хайрладаг. Залбирагчид бурхныг эрхэмлэн хүндэтгэн хайрладаг. Тийм ээ? Залбирлаар дамжуулж бурхантай ойртдог хүмүүс байна. Амьдралын баяр баясгалангаар дамжуулж бурхантай ойртдог хүмүүс байна. Сэтгэгчид өөрийн оюун ухаанаар судлан бурхныг хайрладаг гэж. Тийм ээ? Бурхныг бишрэн дээдлэх, түүнтэй нөхөрлөх бүх хүнд тохирсон нэг л арга гэж байдаггүй. Гэхдээ нэг зүйл маш тодорхой. Бурхан таныг ямар байхаар бүтээснээс өөр хэн нэгэн байх гэж хичээснээрээ та түүнд алдрыг авчрахгүй. Бурхан таныг байгаагаараа л байхыг хүсдэг. Иохан 4:23. Эзнийг дээдлэн хүндлэхүүд энгийн бөгөөд чин үнэн төрхөөрөө түүний өмнө эргэжтийг л бурхан хайдаг гэсэн. За энэ төрөж зогсёо. Өнөөдрийн энэ бүлгээ хуваая. Дараагийн 7 хоногт үлдсэн хэсгийг үзье. Баярлалаа.